явуулчихъя. За би одоо дэлгэцээ та бүхэндээ шеэр хийе. За миний дэлгэц харагдаж байна уу? Эможи дараарай. За сайн байцгаана уу? Тийм шийдэл төслийн уралдааны. За ари waiting room байгаа хүмүүстийг admit хийчихв те. За баярлалаа. За тийм шийдэл төслийн уралдаанд санаагаа ирүүлсэн бүх багуудаа дахиад өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр 5 дугаар сургалт юу? 2 дугаар шатны хамгийн сүүлийн сургалт өнөөдөр явагдаж байна. За өнөөдрийн сургалтыг Монгол эколог төвийн буюу YC хөтөлбөрийн зохицуулагч Одон Туяа миний бие. За мөн Ариун Зул битээр хамтран та бүхэндээ орох болно. За өнөөдөр мөн сургалтын төгсгөлд манай тийм шийдэл төслийн уралдааны санхүүжүүлэгч байгууллага болох Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Dave Preston та бүхэнд хаалтын үг хэлэхээр манай зүүнд маань орж ирэн. За тэр үеэр та бүхэн бас камера өгөөд сургалтандаа идэвхтэй хамрагдаж байгаа гэдгээ бас харуулад өөрсдийнхөө бас царайг бас харуулаарай гэж хүсэж байна. За ингээд өнөөдрийн сургалтын сэдэв бол төслийн хамтрагч талууд ба төслийн цаашдын тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ гэдэг сэдэвээр сургалт явагдах болно. За уламжлалын дагуу сургалт эхлэхээс өмнө тийм шийдэл төслийн уралдааны талаар товч танилцуулга хийчихье гэж бодож байна. За та бүхэн Монгол Улсын 21 аймаг болон Улаанбаатар хотод суугаа 15-аас 18 насны хүүхэд залуусын дунд тийм шийдэл хэмээх төслийн уралдаанд зарласан. За та бүхэн эхний шатанд бол амьдарч буй орон нутаг болон сургуулийн хүрээнд тулгамдж буй асуудалд шийдэл олсон одоо ийм санаагаа бидэнд бол илгээсэн байгаа. За энэ санааг та бүхэн төслийн уралдааны туршид сайжруулад санаагаа хэрхэн төсөл болох уу, төслөө хэрхэн ажил хэрэг болох уу, ажил хэрэгтэй хэрхэн санхүүжилт татах уу гэх зэрэг чухал ур чадваруудад бол ингээд сургалтад явж байгаа гэсэн үг. За хийгдэх ажлууд бол дэлгэцэн дээр харагдаж байна. 5 үе шаттай одоогоор хэдүүлээ 2 дугаар үе шатанд бол явагдаж байна. Өнөөдөр бол сүүлийн сургалт. За санаагаа ирүүлсэн бүх баг сургалтанд хамрагсны дараа дахин тийм маягт бүглэх байгаа. Өнөөдөр бол онлайн маягтын линкийг бидэд үзүүлэн мөн дээрээс нь сургалтын дараа имэйлээр багийн ахлагч нарт руу имэйл бичих байгаа. Тэгэхээр тэрийг бас бүглөөд төслийн санаагаа дахин сайжруулад илгээх өстой байгаа. За тэгээд шилдэг 10 баг 3 дугаар шат руу орж ирэх байгаа. За 3 дугаар шатнд шилдэг 10 баг тус бүр ментортой болоод хамтдаа одоо төстэй улам сайжруулад явна. За тэгээд 9 сард болох 2 өдрийн хакатонд хамрагдаж төслөө гадаад болон Монгол бизнес эрхлэгчдэд танилцуулаад санхүүжилт авах боломжтой. За та бүхний сайн мэддэг Shark Tank гэдэг нэвтрүүлэг гэдэг тийм ээ. Shark Tank гэдэг нэвтрүүлгийн зарчмаар бол явагдана гэсэн. Тэгэхээр одоо шилдэг 10 багт бол маш том боломж олно. Гэхдээ шилдэг 10 шалгараагүй байлаа гэж та бүхэн маань ерөөсөө сэтгэлээр унах хэрэггүй. Хамгийн чухал сургалтуудыг бол та нар авчихсан учраас дараа нь энийг төслөө хаанч барьж чад тийм ээ санхүүжилт авах тийм ур чадварт ингээ хангалттай суралцуулж бити шантраараа бити бууж өгөөрэй гэж хэлмээр байна. За бид одоо төслийн уралдааны материалыг бол 3 сарын 1-ээс 31-ний хооронд бол хүлээж авсан. За нийт 226 төсөл ирсэн байгаа. Улаанбаатар хот ба 20 аймагаас төсөл ирсэн. Тэгэхээр бол нэлийн ширүү үргэлжлэн болж байгаа гэсэн үг. За нэг баг 3-аас 6 өдрийн бүрэлдэхүүнтэй. Тэгэхээр нийт манайд төслийн уралдаанд санал хэрэглэсэн багийн сурагчдын тоо гэхээр 1041 сурагч буюу 1041 хүүхдүүдэд та бүхэн маань өрсөлдөж байгаа гэсэн. Тэгэхээр 1041 үлэн хамтдаа бас суралцж байна гэж ойлгоорой. За сургалт эхлэхээс өмнө анхаарах зүйл болохоор сургалтын дундуур одоо багш асуулттай байхад бол идэвхтэй хариулж оролцоорой. За сурсан зүйлээ мэдээж тэмдэглэж авах нь бол маш чухал. За гэхдээ тэмдэглэлээ бол бид нар л илгээх албагүй та өөрсдөө хадгалах болно. За зарим хүмүүс нөгөө эрс бүртгэл дээр бол сургалтаас одоо бичиж авсан тэмдэглэсэн зүйлээс илгээгээдсэн. Тэр бол ихтэй мундаг байлаа. Тэгтэл бид нар л бол илгээх шаардлагагүй байгаа шүү. За мөн асуулт болон санал хүсдэг сургалтын дараа info@mongol.ecc.org руу имэйл илгээгээд асуулт хариултаа явуулж болно. За мөн манай YC хөтөлбөрийн вебсайт болох Youth Corps-ийн имэйл вебсайт руу оронгууд санал хүсэлт гэдэг зэс байгаа. Тэргээр дамжуулаад бас асуулт санал хүсэлтээ уламжилж болно. За эрсдэлтэй холбоотой имэйлүүдийг харж байхад бол зарим хүүхдүүд маань нөгөө гарчгаа тавиагүй, эрсдэлтэй бүртгүүлэхдээ бас багийнхаа нэрийг тавиагүй, оролцогчдын хувь нэрийг бас тавиагүй тиймэрхүү тохиолдлууд байсан. Тэгээ сургалт хийддгээр сургалт гэдгийг бас сайн тодорхой бичээд
явуулаарай гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийн сургалтын маань бичлэг YouTube буюу манай YouTube руу орохоор YC Academy гэдэг сувг байгаа. Тийм дотор маань орно. Тийм шийдэлгээд плейлист үүсчихсэн байгаа. Та бүхэн манай YC Academy YouTube сувгийг subscribe хийгээрэй. Тэндээс бас бичлэгүүдээ нөхөж үзээд за маягтаа харж байгаа сайжруулад яг сургалтынхаа сурсан зүйлээ бол ингээд тусгаад төслийн санаагаа сайжруулад хийгээрэй гэж хүсэж байна. Тэгээ ингээд энэ бол өнгөрсөн хугацаанд явагдсан 5 сургалтууд гарч ирж байна. За өнөөдрийн сургалтыг бол түрүүн танилцуулсан Одно болон Ари битээр бол ингээд орж байгаа. За тэгээ сургалт болгонд бол та бүхэн хамрагдсанаар эрсээ бүртгүүлснээр YC 20 оноо цуглуулж байгаа хүүхэд бүр гэсэн. За YC оноогоо цуглуулаад та бүхэн яах вэ гэхээр 2023 оны зүүн Европын холбооны улс руу явах Монгол улстай аль нэг сургалт тэтгэлэгтэй суралцах мэт маш олон тийм гоё боломжуудыг олж авах боломжтой. За энэ талаар дэлгэнгүй мэдээлэл та бүхэн манай YC-ийн Youth Sustainability Corps-ийн вебсайтаас эсвэл Youth Corps Segment гэсэн вебсайтнаас бас дэлгэрэнгүй уншиж танилцаарай гэж хүсэж байна. За энэ дэлгэцэн дээр гарч ирж байгаа 10 асуулт бол ерөнхийдөө одоо та бүхний нөгөө төслийн санаагаа сайжруулад илгээх нөгөө 10 асуулт ч юм байгаа. Тэгэхээр одоо шинэ төслийн маягтан дээр энэ 10 асуултууд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дагуу энэ асуултанд хариулчих юм бол ер нь бол танаа төсөл чинь бол анхны санаа чинь төсөл болсон байна гэж ойлгоход бол болно. За өнөөдрийн сургалтаар 9 10 буюу хамгийн сүүлийн одоо энэ асуултанд хариултыг бол та бүхэн олж авч ур чадварыг бол одоо сурнаа гэж ойлгож байна. За өмнөх 4 сургалтаар бол 1-8 дугаар асуултанд хариулах юмудаа бол та бүхэн сураад авчихсан байгаа гэж найдаж байна. За ингээд сургалт руу гарах. Сургалт эхлэхээс өмнө асуух зүйл байна уу? Эсвэл боломжлох юм байна уу? За нэг чатаа шалгах чинь. За байхгүй юм шиг байна. За тэгвэл бид сургалтаа эхлүүлье. За төслийн хамтрагч талууд гэж байгаа. За хамтрагч талууд гэдгийг бол англиар бол project stakeholders гэж явдаг. Та бүхэн энэ нэр томьёог бас тэмдэглээд аваарай. За энэ бас нэг яг сургалтаа эхлэхээс өмнө сануулгах зүйл нь энэ зөвхөн сургалтууд тийм шийдэл гэдэг энэ төслийн уралдаан зориулсан юм биш ээ. Төслийг бол та бүхэн амьдрал дээр гараа зөндөө болгоодаа хэрэгжүүлнэ. Тэгэхээр энэ үг хэллэг энэ бүгд бол ингээд дараа нь та бүхний амьдралын алхам тутам бол хэрэгтэй байгаа юм шүү. Тэрийг сайн хараад аваарай гэж хүсэж байна. За тэгээд төслийн хамтрагч талуудыг бол англиар одоо альч төслийн одоо ажил дээр ч юм уу те project stakeholders гэж одоо нэрлэж явдаг. За хамтрагч талууд гэдэг чинь ерөөхдөө төсөл бол ерөөсөө ганцаараа ингээд ганц бие хүн одоо бие дааж хэрэгжүүлэх ер нь бол боломжгүй ямар ч юм бол боломжгүй байдаг шүү дээ тийм ээ. Энэ бол цэвэр одоо хамтын болон багийн үйл ажиллагаа бол шаарддаг одоо ийм зүйл байгаа. Тэгэхээр хэрвээ та бүхэн төслөө амжилттай хэрэгжүүлэх гэж бодж байвал за зөвхөн манай баг одоо энэ төслийг хэрэгжүүлнэ гэж үзэхгүйгээр за энийг би хинтээ хамтраад хийвэл манай төсд маань илүү тийм үр дүн сайн болох уу, илүү амжилттай болох уу гэдгийг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хамтрагч талуудаа одоо ингээд тодорхойлоод тэд нартай ингээд санал тавиад за тэгээд тэд нар яг ингээд болон манай төслөөс юу хүлээж байгаа юм бэ, юу хүсэж байгаа юм бэ гэдгийг ингээд тодорхой болгоод ойлголцоод явчих юм бол ер нь бол төсөлтөнд бол амжилттай хэрэгжих бол нэг алхамдаа бол хүрчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд ямар ч хамтрагч талгүй төсөл байж болохыг болно. Гэхдээ хамтрал илүү амжилттай амжилттай байх юм шүү. Тэгэхээр альч төсөлтөө бол ингээд хамтрагч талууд гэдэг бол заавал байх ёстой ойлголт гэдгийг санаарай. За тэгээд гол нь хамтрагч талуудаа төслийн явц болон үр дүнгийн талаар заавал иргэн мэдээлж нөгөө хамтрагч талуудынхаа сэтгэл хангалуун байдлыг бол ингээд хангах хэрэгтэй. Тэгэхээр энд бол тусдаа төслийн хамтрагч талуудтайгаа хэрхэн ингээд иргэн холбоотой байх уу, хэрхэн коммуникац үүсгэх үү, хэрхэн харилцах үү гэдэг юм тусдаа бүр төлөвлөгөө буюу менежмент одоо ингээд план ингээд гаргаж явдаг байгаа. За төслийн хамтрагч талууд гэхээр одоо ер нь хий юм бэ гэхээр ерөөхдөө товчхондоо танаа нөгөө төслийн зорилго байгаа шүү дээ тийм ээ. Төслийн зорилгоос чинь үр дүн хүртэхсэд баггүй юу? Эерэг болон сөрөг байдлаар ч гэсэн хүртэж байгаа хүмүүс ордог байгаа. За одоо чинь төслийн хамтрагч талуудыг бол дотор нэг хоёр ангилт юм байна л да. Гадаад болон дотоод гэдэг. За энэ бол англиар бол internal stakeholders гэж явна. За гадаад гэхийг бол external stakeholders гэж явдаг байгаа. За дотоод төслийн хамтрагчид буюу internal stakeholder гэж хий юм бэ гэхээр за нөгөө яг төсөл хэрэгжүүлж байгаа багийн гишүүд чинь өөрөө одоо
одоо би YC хөтөлбөрөөр хэрвээ жишээ авах юм бол дотоод internal гэдэг нь болохоор би өөрөө бол энэ internal stakeholder гэдэгт ороод явчихна гэсэн. Тэгэхээр илүү төслийн чи одоо явуулж байгаа ажил хэрэгтэн оролцож байгаа тийм санаачилсан тийм хүмүүс бол дотоод хамтрагч талууд гэж тодорхойлж болно. За гадаад болохоор customers буюу үйлчлүүлэгчид гэж явна. За энэ дээр болохоор жишээ нь YC дээр жишээ авах юм бол нөгөө та хүүхд сурагчид маань гэсэн үг байхгүй 15 сая насныхан. За мөн санхүүжүүлэгчид орно. За аливаа төсөл ямартай санхүүжил спонсортай байх хэрэгтэй. Тэд нар бол мэдээж гадных яагаад гэвэл тэр бүгд яг нөө тэр үйл ажиллагааг хийхгүй гаднаас нь ерөөхдөө ингээд хянаад явах учраас гадны хамтрагч талууд болоод явчихж байгаа. За одоо жишээ нь зарим төслүүд бол ингээд засгийн газрын байгууллагууд энэ төр оролцож болно. За одоо танаа одоо та бүхний төсөл төр жишээ авахд бол орон нутгийнхан байж болж байна. За сургуульчин байж болж байна тий. За тэгээ мөн одоо бараа материал нийлүүлдэг одоо жишээ нь кофе шопны төсөл байлаа хэд чинь кофег нийлүүлдэг хүн одоо нэг хүнсний дэлгүүр байлаа гэж хүнс одоо хүнс ногоог нийлүүлдэг хүн энэ мэт бол ерөөс ингээ гадаад ингээ хамтрагч талууд явуулдаг. За төслийн хамтрагч талуудыг тэгэхээр ихэд ингээ гадаад дотоод гэж хоёр мод байх юм байна. За энэ ерөөсөө хамтрагч талуудаа яаж тодорхойлох вэ гэхээр танаа зорилгоо эргэж харна хамтрагч талуудынхаа тодорхойлохын тулд зорилго чинь хідээс хэдэн насныхан тарагдчихж байгаа хаана байхын тэрнээсээ хамаарат хамтрагч талууд ингээд үүсээд явчихна гэсэн. Тэгэхээр та хамтрагч талуудаа тодорхойлохдоо зорилгоо нэг эргээд хараарай. Зорилгоос чинь үр дүн хүртэж байгаа хүмүүсийг л бол төслийн хамтрагчд гэдэг байгаа. Энэ үр дүн нь эерэг болон сөрөг аль аль байж болдог. Тэгээ. За энэ дээр би жишээн дээр YC хөтөлбөрөөр яриа гэж утсан. За YC хөтөлбөрийн бол дотоод стейкхолдер буюу дотоод хамтрагчд нь хэмбэ гэхээр YC хөтөлбөрийг хэрэгжүүлдэг нь бол Монгол эколог төв гэдэг төрөмс байгууллага байгаа тийм ээ. Тэгэхээр Монгол эколог төвийн ажилчид буюу би одон төвийн би өөрөө орно, ариун зул орно гэсэн. За манай Монгол эколог төв удирдах зөвлөлийнхэн бол ороод явчихна гэсэн. За тэгвэл манай гадаад хамтрагч талууд нь хийм бэ гэхээр одоо манай нөгөө кастомер энэ чинь бүтээгдэхүүн дээр яхаар бол үйлчлүүлэгчд явждаг тий. За манай YC хөтөлбөр дээр бол одоо манай кастомер бол Монгол улсад 115-аас 22 насныхан буюу та бүхэн маань явчихж байгаа. За манай санхүүжүүлэгч болох Европын холбоо энэ ч ороод ирнэ. За мөн Австралийн элчин сайдын яам санхүүжүүлэгч гэдэг утгаараа бас гадаад хамтрагч болоод ирнэ. За мөн ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид сургуулийн захиргаа бас YC хөтөлбөрийн гадаад оролцогч талууд мөн яагаад гэвэл тэд нар маань манай YC хөтөлбөрөөс тодорхой хэмжээнд нөгөө зорилгоос үршин хүртгсэд маань гэсэн үг байхгүй юу? За энэ хэр илүү халамжтай байгаа гэж найдаж байна. За тэгвэл хамтрагч талуудаа ингээд олон ингээд хамтрагч талууд байж болохоор энэ тийм ээ одоо ингээд жагсаалт айгүй ингээд урт үүсгэнэ шүү дээ. Энэ дээр бол зүгээр ингээд жишээл ингээд тавьсан болохоос энэ доош бол маш олон жагсаалт бол хөөрхөр байгаа. За тэгвэл тэр ингээ хамтрагч талуудтай яаж ингэж менежментийн хийх бэ? Яаж тэр хүмүүстэй харилцах юм бэ гэдэг чинь өөрөө бас дахиад ингээ шинэ ажил болоо явчихж байгаа. Энийг бол нөгөө төсөл хэрэгжүүлж буй төслийн багийн гишүүд, төслийн менежерүүд бол ингээ хийдэг ажил байгаа. За тэгэхээр харилцагч талуудын менежментийг хийх тэдний одоо ингээ юу хүсэж байгааг ойлгох, тэгээд яаж эргэж холбоотой байх вэ? Сайн менежмент одоо хийхэд бол энэ дөрвөн юмыг бол анхаарсан байхад бол аюулгүй байт юм байна л да. За нэгдүгээр болохоор оролцогч талуудыг ирэмблэх гэсэн байна. За ирэмблэх гэдэг нь тухайн оролцогч тал хэр одоо ингээд ач холбогдол хэр ингээд үйл ажиллагаанд нь орох юм бэ? Төслийн хувьд одоо ингээд манай төслийн хувьд хэр ингээд оролцоотой хүн юм бэ гэдгээр нь 1-5 оноогоор үнэлж болно. Эсвэл маш өндөр дээд баг гэдэг ийм хоёр төвшнгөөр үнэлж болно. За тэгэхээр одоо хамгийн чухал арай чухал бос ч юм уу тийм байдлаар бол ирэмбэлж болно. За ирэмбэлчих юм бол яг нөгөө чухал гэдэг ирэмбэнд орсон хүмүүстэй бол нэг communication management плантай байхад болно. За чухал босуудаа за нэг 3 сардаа нэг тайлагнах ч юм уу За арай нэг тийм хол ихтэй ерөнхий нэг тийм за маш доод түвшний ингээд ач холбогдолтой оролцогч талуудад бол нэг жилд нэг удаа ингээд үйл явцаа төсөл үйл явцаа тайлбарлах байдлаар ингээд бүлэглчих юм бол маш амар гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ирэмблээд дараа нь бүлэглээд тайлбарлах одоо тэр процесс ч юм бол илүү амар болчихно гэсэн үг. За тэгээд ирэмбснийхаа дараа одоо тэр оролцогч талуудаа ингээ групп болгочих штэ тийм ээ. Тэгээд тэд нартай одоо ингээ уулзалтууд одоо хийх гэсэн. Хүлээлтийн мэд хэрэгтэй. Танаа төслөөс яг ингээ ямар үр ашиг хүртэж одоо танаа төслийг яагаасаа хийгээсэй би ямар байгаасаа гэж бодож ин та одоо ингээ манай төслөөс юу хүлээж ийн гэдгийг ингээ сайн асуугаад тэрийг тодорхой болгочих юм бол
аль талтай хамаар гэсэн үг. Тэгэхгүй нөгөө маш чухал ингээд оролцогч тал байдаг. Жишээ нь одоо юу гэдгийг танад одоо та бүхний төслийн хувьд Монгол филологи санхүүжүүлэгч болж байгаа шүү дээ, тийм ээ. Австралийн элчин сайдын яам 2. Тэнгүүт ингээд манай ингээд хүлээлт юу гэхээр та бүхний анх нөгөө төслийн санаагаа ирүүлсэн санаагаа ингээд гоё хэрэгжүүлээд амжилттай хэрэгжүүлээд заасан хугацаанд өгсөн төсвийн дагуу хэрэгжүүлээсээ тэгээ анхны зорилготой хүрээсэй гэдэг бид нар хүлээлттэй байгаа. Гэтэл ингээд энийг ингээд мэдэхгүй бол энийг ойлгохгүй бол ингээд хоёр ингээд талуудын хооронд зөрчилдөн үүснэ гэсэн. Тэгэхээр чухал ингээд оролцогч талуудаа иргэнбэлцэн, групплцэн за нэг уулзалт ч юм уу хийгээд за та бүхэн манай зүгээс юу хүлээж байна. За би та за хүлээж байгаа юм бол хүлээлтийн сонсоод за тэгвэл манайх та нарт энийг ч өгч чаднаа, энэ хүлээлтийг чинь биелүүлж чадна, энийг чадахгүй гэдэг юус ингээд тохиролцоо хийн гэсэн үг байхгүй юу? За тэгээ оролцогч талуудынхаа хүлээлтийг ингээ хоёрдугаарт мэдээд авчих нь. За гуравдугаарт нь болохоор харилцааны төлөвлөгөө гаргана гэж байгаа. За оролцогч талууд бол ерөөхдөө за гадаад оролцогч талууд ялангуяа нөгөө за яг доторх багийн гишүүд бол төсөл ямар явцтай яваад байгааг мэддэг учраас бид нартай бол өдөр тутамдаа ингээ уулзаад менежмент бол хийж байгаа. Харин гадаад юм оролцогч талууд бол ингээ харилцааны төлөвлөгөө болгоод гаргах. Одоо жишээ нь энд бол ингээ за төслийн явц үр дүнг хизээ тайлгнах юм тийм ээ. За санхүүжүүлэгчтэй одоо жишээ нь шилдэг 10 төсөл шалгарлаа гэж бодоход одоо манахаас тавих шаардлага нь болохоор за та бүхэн сард нэг удаа бид нарт ингээд үйл явцын тайлангаа явуулаа гэдэг тийм шаардлага тавьчихна. За тэмүүд чинь тэрийг тайлангаа бид нар л зөвхөн имэйлээр явуулаа гэдэг чинь өөрөө харилцааны төлөвлөгөө байхгүй юу? Тэгэхээр энийг ямар ингээд нөгөө арга хэрэгсэл ашиглаж харилцах юм. За яаж тэрийг ингээд хоорондоо ингэж хүлээлцэж авах юм. Тэгээд сард одоо ямар тавтамжтайгаар үйл тайлбарлаа хийх юм бэ гэдэг юм харилцааны төлөвлөгөөнд бол бүгд ороод явчихна гэсэн. За үүний дараа үйл ажиллагааны төлөвлөгөө гэж юм байгаа. За харилцагч талууд бүр танай төсөлд ямар нэгэн үр өгүүлэлт хийх юмтай гэсэн. За одоо жишээ нь юу гэдгийг санхүүжүүлэгч байгуул одоо Монгол филологи төв та бүхний төсөлд одоо ямар үйл ажиллагаа хийж болох вэ гэхээр за 10 сая төгрөгийн санхүүжилт өглөө гэхэд за бид нар хугацаа гаргаж өгөөд за энэ хуваарийн дагуу танаа нөгөө 10 сая төгрөг чинь ингээд энэ дансанд ч орно гэд манайх одоо тэр энэ одоо гүйлэл батлах одоо ийм үүрэгтэй байж болж байна тийм ээ. За одоо чинь нэг юуны төсөл гэж жишээ авъя л да хэдүүлээ. За одоо нэг онлайнаар тийм PR маркетингийн төсөл хэрэгжүүлэе гэж бодъё л доо. Тэрэн дээр одоо ингээд сэтгүүлч ажиллуулах хэрэгтэй боллоо л доо. Сэтгүүлч ажиллуулна гэдэг маань өөрөө юм чинь бас л хамтрагч тал гэсэн үг шүү дээ тийм ээ. Гадаад хамтрагч тал. За сэтгүүлчийн маань үйл ажиллагааны төлөвлөгөө юу вэ гэхээр за энэ заасан хугацаанд энэ мэдээ ярилцлага энийг ингэж хийнэ гэдэг чинь л өөрөө тэр хүний л нөгөө хийх ажлын төлөвлөгөөг нь гаргачихж байгаа л гэсэн үг байхгүй юу. За тэгээ энэ дөрвөн зүйлийг анхаарч юм бол хамтрагч талуудын менежментийг хамтрагч талууд болон төслийн оног хамтрагч талуудаа сэтгэл хангалуун байлгана. За хамтрагч талууд сэтгэл хангалуун байсаар төсөлчин бол амжилттай хэрэгждэг байгаа. За энэ дээр би нэг жишээ оруулаад өгсөн байгаа. За энэ хүснэгт байна. Энэ хүснэгт дээр болохоор энийг ашиглаад та бүхэн одоо харилцагч талуудынхаа менежментийг хийх боломжтой. За эхний энэ баганд бол оролцогч талуудаа ингээд бичээд өгсөн байна. За Австрали элчин сайдын юм байна тий. За уднаа харыг бичсэн байна. За дараачих дээр нь альбом тушаална. За Австрали элчин сайдын юмны үүр буюу альбом тушаална юм би. За манай төслийн санхүүжилэгч юм байна. За боломжтой. За энэ одноо гэдэг хүн юу гэдэм бэ гэхээр энэ төслийн маркетингийн менежер юм байна. За ойлгомжтой. За арыг гэж юу гэхээр зурагчин зураглаач юм байна гэдэг ойлгож байна тийм ээ. За түрүүний яриадсан нь төвшнгөөр ирэмбэлчгээ гэдэг чинь аахгүй юу. За эндээс 1-5 оноо өгөөд явцсан байна л да. 5 гэдэг бол энэ хамгийн өндөр гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр за Австралийн элчин сайдын юм бол маш чухал ингээд оролцогч тал юм байна. За одноо ч гэсэн маркетингийн менежер төслийн маркетингийн менежер учраас маш чухал юм байна. Зурагчин зураглаач бас чухал юм байна. Ингээд гурлаа ингээд 5 оноотой явчихна тийм ээ. За хүлээлт нь юу юм бэ? За энэ 3 оролцогч талуудын хүлээлтийг нэмж бичсэн байна гэсэн үг. За Австралийн элчин сайдын юм болохоор та бүгдээс за төслийн үйл явцыг сар бүр ингээд тайлгнахыг ингэж тайлгнах хүлээлттэй байгаа юм байна. За гэдэг үйл хэрэг юм байна тий. За одноо гэдэг маркетингийн менежмент хүлээлт нь болохоор маркетингийн төлөвлөгөөний дагуу ажиллаудаа амжуулах юм байна. За ар гэдэг зурагчин зураглаачийн хүлээлт нь бол төсөлтэй холбоотой чанартай зураг бичлэг хийж өгөх юм байна гэдгээр тодорхойлогдчихэв. За нөгөө түрүүний ярьсан ажил үүргийн чиглэлээр одоо энэ оролцогч талууд ямар ажил үүрэгтэй байх юм бэ гэдэг дээр энэ одоо баган дээр бол гараад өгсөн байж байна.
За Австралийн элчин сайдын яам буюу санхүүжүүлэгч маань болохоор төслөөс гарч буй зарлыг батлах болон шилжүүлэх юм ажил үүрэгтэй юм байна. За энэ гэр ойлгомжтой тийм ээ. За маркетингийн менежер маань болохоор төслийн одоо ингээд маркетингийн төлөвлөгөөг боловсруулж батлах юм байна. За зурагчин зураглаач маань болохоор арга хэмжээнд ирж зураг бичлэг хийх юм байна. За ингээд ойлгомжтой тийм ээ. За тэгвэл харилцах арга хэрэгсэл буюу communication метод нь юу байх юм бэ? За Австралийн элчин сайдын явтад тэгвэл зөвхөн имэйлээр л харьцах юм байна. За маркетингийн менежертэйгээ Facebook Messenger болон имэйлээр харьцах юм байна. За зурагчтайгаа болохоор бас имэйлээр харьцах юм байна гэдэг. Энэ хүснэгтийн дагуу ингээд оролцогч талуудаа ингээд ангилаад менежментийн харилцах арга хэрэгслээ тодорхойлоод ажил үргэн чиглэлээ ингээд үрээд явуул анхнаасаа маш зэгцтэй явждаг. За энэ хүснэгтээ мөн давхар оролцогч талуудтайгаа хуваалцаад энийг ингээд нээлттэй байлгах хэрэгтэй шилэн тас хэлбэрээр тэгж явах юм бол бас их зүгээр байдаг байгаа. За энэ боломжтой байсан уу? За хамтрагч талууд дээр асуух асуулт байна. Миний яг ингээ хамтрагч тал дээр ярих юмуд бол ихэд ингээ дууссан юм байна. Одоо аль нэг төсөл нь ч юм уу эсвэл хамтрагч талуудаа тодорхойлж чадахгүй байгаа эсвэл тэр тийм байв зүгээр юм байв уу гэх тийм асуултыг за 35 хүртэл авч хаари болж байна. 30 хүртэл авах уу? За асуулт байвал асууж болно шүү. Юу хүлээлтийг дахиад жоохон гэгэрнгүү тайлбарлаад өгч болно. Юу гээ? Хүлээлт гэдэг аа шүү дээ. За болно. За хүлээлт гэдэг маань нөгөө expectation гэж англиар бол хэлж явж байгаа. Энэ нь болохоор за одоо нөгөө хамтрагч талууд гэж байгаа шүү дээ тийм ээ. За хэдүүл энэ дээр энэ хүснэгтэн дээр ярьчихлаарай амар юм байна. Энэ хамтрагч тал болгон чинь одоо танай төслөөс энэ сая ямар төслөөс хүн асуусан бэ? Ямар баг байсан бэ? Мэргэдийн залуу хамтрагч тэгээд мэргэдийн залуу хамтрагч. За мэргэдийн залуу удирдагчид гэдэг одоо багийн төслийн гадаад оролцогч тал нь бол Австралийн элчин сайдын яам болох уу болон тийм ээ ягаад гэвэл манай төслийн санхүүжүүлэгч болж байгаа. За тэгэхээр танай мэргэдийн ингээ залуу удирдагчаас Австралийн элчин сайд юу хүлээж байгаа юм бэ гэдгийг одоо асууна гэсэн expectation гэсэн үг одоо тэгэхээр санхүүжүүлэгч тал ерөөдөө юу хүлээдэг вэ гэхээр ерөөсөл төслийн үйл явцыг сар бүр тайлгнах одоо нэг сардаа нэг ч юм улиралдаа нэг тийм тайлан л өгөөч гэдэг тийм хүлээлттэй байдаг байхгүй юу. Тэгэхээр оролцогч талуудаас хамаарат хүлээлт өөр байна л да. За жишээ нь маркетингийн менежер ч юм уу зурагчин хүмүүсийн бол хүлээлт нь бол өөр байгаа. Ягаад гэвэл яг л нөгөө маркетингийн төлөвлөгөөний дагуу би ажлуудаа амжуулж ивэл өөр танаа төслөөс одоо надад хүлээлттэй тийм алгаа гэдэг байдлаар явна гэсэн үг. Ойлгогдож байна уу? Ойлгомжтой тайлбарч байна. Жишээн дээр яаж болно? Яг танах ямар төсөл дээр байгаа вэ? Нууц биш болго олцож болно. За хүлээлт бол ерөөсөл тухайн тэр одоо хөндлөнгийн болоод гадаад болон дотоод оролцогч талууд танаа төслөөс ямар үр шим, ямар зорилго, юу ингээд хэрэгжих хугацаанд нь юу хүлээгээд байгаа юм бэ? Тэр юу хүсэж байгаа юм бэ? Тэрийг л тодорхой болгоод авчих юм бол хүлээлтийг мэдчих юм бол дараа нь тэр хүмүүстэйгээ нөгөө peace буюу нөгөө найрсаг тэр хүмүүсээ сэтгэл хангалуун байлгах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр тийм сэтгэл хангалуун юмнаас яах вэ гэхээр төсөл амжилттай хэрэгжих одоо нөгөө бяцхан нэг алхам болно гэж нөлөөлчихөж байгаа гэсэн үг байхгүй юу? За хариулт нь ойлгомжтой чадсан болов уу? Тийм ээ. За өөр асуух асуулт байна уу? Энэ хүлээлтийг та хэд ихтэй тодруулаад байх шаардлагагүй. Ерөөсөө хамтрагч талуудаа тодорхойлсон бол нөгөө хэдээс шууд асууж байхгүй. За та бүхэн манай төсвөөс юу хүлээж байна? Одоо ямар үр ашиг хүртмээр байна? Одоо манай зорилго бол ийм байгаа. Зорилгоо сайхан ойлгуулчих хэрэгтэй. Төслөө сайхан тайлбарлаад зорилгоо ойлгуулчих. За энэ болж гин үү? Энэ таалаж гин. За хамтрах уу? Хэдүүлээ за тэгвэл та манай хамтрагч болж байгаа бол та манай төслөөс яг юу хүлээж байгаа юм бэ? Тэрийгэ хэдүүлээ ярьчия. За тийм хүлээлтийн сонсчлоо шүү дээ тийм ээ. За би танахаас ийм хүлээгээд байна гэх юм бол та тарж гад өө манайх энийг ч өгч чадна. Гэтэ таны энэ хүлээлт чи арай худлаа байна.
бид нар ингээд хүрч чадахгүй эсвэл энэ хүлээлт чи манай энэ төслийн ингээд зорилгоос ингээд хазаагаад байна гэж ярилцаад тэгээд ингээд хоорондоо ингээд mutual нөгөө юм хүлээлттэй ингээд нэгтгэх юм боломжтой байхгүй. Тэгэхээр та заавал энэ хүлээлт гэдэг дээр бол толгоогоо өвтгөх шаардлагагүй шууд асууж хат болно гэсэн үг. За экотинстаг гараа өргөсөн байна. Эсвэл та суугаарай. За мэн уучлаарай. Ийс авцраад ороод ирсэн юм аа. Тэгээд төвшингийн асуусан. Энэ төвшин гэдэг нь болохоор нөгөө энэ дээр менежмент хамтарч талуудын нөгөө менежментийг хийх дээр бол нэгдүгürt нь оролцогч талуудыг ирэмблэх гэж нэг юм байгаа юм. Тэгэхээр нөгөө энэ дээр бол төвшнгөөр ирэмблэж болно л доо. 1-5 гэдэг нь болохоор нэг бол нэг чухал биш, 2 бол чухал, 5 бол маш чухал оролцогч тал шүү гэдээ ирэмблэх юм. За тэгээ 5 бүлэгт байгаа эдгээр чинь бүгдээрээ маш чухал юм чинь эднэртэй бол ингээд нэг одоо ингээд бүлэглээд ингээд хамтд нь ингээд хүлээлттэй ярилцаад ингээд тав төвшингийн хүмүүс чинь маш чухал учраас одоо төслийнхөө үйл явц ингээд тайланг нь одоо сард нэг удаа энэ хамгийн чухал энэ 5 дугаар төвшний ингээд хүмүүстэй эхлээд мэдэгднэ ч юм уу те. За одоо 3 оноо буюу нэг дунд зэргийн төвшний оролцогч талуудаа за 3 сардаа нэг удаа төслийн репортоо өгөх болно ч юм. Тэр байдлаар төвшин тодорхойлол хамаар гэдэг утгаарш орсон байгаа шүү. За тэгтээ энэ бичлэг маань YouTube-д орж болохоор өнөхөд үзчих болох хаа тийм ээ тэр хэсгийг. За экотинс асуултанд нь хариулж чадсан болов уу? Чадсан баярлаа. За баярлаа. За өөр асуух асуулт байна уу? За өөр гараа өргөсөн хүн байхгүй байх шүү тийм ээ. За тэгвэл төслийн сургалтынхаа 2 дугаар хэсэг рүү орох үед лээ. За би эндээс нөгөө скрин шеэр хийхэ боловч би нөгөө хүүхдүүдэд адмитих учраас За сайн бацгаана уу. Бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол экологи төвийн хөтөлбөрийн зохицуулагч Ариун Зул байна. За одоо 10 үндсэн төслийн маань асуултны хамгийн сүүлийн асуулт буюу төслийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ гэдэг асуултын тухай би товчхон сургалт өгөхөд бэлтгэсэн байна. За би одоо дэлгэцээ ширлэтгье. За миний дэлгэц харагдаж байна. За ерөнхийдөө энэ хамгийн сүүлийн асуулт бол яг саяны ярьсан хамтрагч талуудтай бол салшгүй холбоотой юм сэдв байгаа. За тэгээ зөвхөн хамтрагч талууд гэхээс илүүтэй бас өмнөх сургалтуудаар яригдсан төслийн нөгөө санхүүжилттэй төслийн чинь гол зорилго юу байх юм, төслийг хэрэгжүүлж байгаа нөгөө хэрэгжүүлэгч багийн гишүүд чинь байх юм, тэдний үүрэг хариуцлага нь юу байх юм гэд одоо энэ төслийн маш чухал элементүүдээс хамаарат энэ тогтвортой байдал гэдэг одоо зүйл чинь тодорхойлогдож байгаа гэсэн үг. За ерөнхийдөө эхлээд төслийн тогтвортой байдал гэж юу гэж бодож байна? Та хэдийн ойлголтыг би эхлээд мэдэж авмаар байна. Төслийн тогтвортой байдал гэхээр яг юу гэж ойлгож байна? Хариулах багийнхан байвал гараа өргөд хариулах уу? Төслийн тогтвортой байдлаа хэрхэн тодорхойлох вэ гэдэг та энэ сургалтыг аваагүй байвал яг ямар байдлаар одоо бүглэх байсан бэ? За экотинс гараа өргөж байна. Төслийн цаатаа нөгөө доктортой зөө яриад өсөж хөөж ямар асуудалгүй байх хэрэгтэй. Ааха. За хяд өөр гараа өргөсөн багууд. Ганд X нэртэй сурагч байна. Сайн байна уу? Сайн байна уу? Төслийн тогтвортой үйлчлэл гэдэг нь миний бодлоор л одоо төсөл нь яг ингээд одоо
одоо хийгдэж байгаа ажил нь цаашдаа тогтвортойгоор санхүү болон үйл ажиллагааны тогтвортой үргэлжлэх мөн цаашлаад хөгжүүлэх боломж юм болов. За дараагийн гараа өргөсөн баг Cinderella team. Cinderella багийнхан. Сайн байна уу? Төслийн тогтвортой байдал гэдэг нь төсвийн үйл ажиллагаа зогсон биш үргэлжлэж ингээд цаашаага ингээд үргэлжлэхийг төслийн тогтвортой байдал гэж байгаа болов гэж бодож байна. Үйл ажиллагаа зогсохгүй. Зөв. За ер нь бол манай багийнхан маань бүгдээрээ бас айгүй зөв ойлголттой байна. Тэгэхээр яг та хэдийн саяны хариулсан дээр дөрүүлээд бэлтгэсэн сургалтуудаа оръё. За ерөнхийдөө сая яг хэлж ин тэ санхүүжилт за энэ төсөл цаашдаа ингээд санхүүжилтэн тогтвортой байх уу, үйл ажиллагаа хэрэгжүүлээд явах боломж нь юу байгаа мэ гэдгийг тодорхойлохыг төслийн тогтвортой байдал гэж харж байна гэд багийнхан маань тэгж байна. За ерөнхийдөө төслийн тогтвортой байдлын диаграм гэж одоо энэ төслийн менежментэд яригддаг юм диаграм байгаад байгаа. За энэ нь яг юу юм бэ гэхээр яг саяны дурдгдсан санхүү гэж байгаа. За санхүүгээс гадна нэмээд захиргаа, байгаль орчин, нийгэм гэсэн одоо ийм олон хүчин зүйлсийг бүгднгийн ингэж авч үзээд тэгээд төслөө төлөвлөлтийг хийхийг одоо тогтвортой байдлыг хангаж байна гэж үзээд байгаа. За ерөнхийдөө төслийн тогтвортой байдал гэхээр мэдээж хүний толгойд хамгийн түрүүнд санхүүжилт бодогдож байна тий. За тэр хэрэгжүүлж байгаа төсөл чинь эхний ээлжинд одоо тодорхой хэмжээний хөрөнгөөр ингээд эхэлж байгаа. За тэгвэл тэр төслийн чинь санхүүжилт ингээд дууссан үед яг үргэлжлүүлээд тэгвэл тэр төсөл чинь хэрэгжих боломж нь юу байгаа. За тэгвэл энэ тодорхой хугацаанд өгөгдсөн тэр хөрөнгөөр хэрэгжүүлж дууссан үйл ажиллагаа дараагийнхын санхүүжилтийг эсвэл за яаж болох юм. За эсвэл өөрөө санхүүжилтээ нөхөх боломжтой мó те тэр төсөл чинь орлого олох боломж байгаа мó гэсэн ийм зорилго. Одоо энэ зүйлийг бас та анханасаа төслөө төлөвлөхдөө энэ бүх хүчин зүйлсийг ингэж бодолцох нь одоо маш чухал. Тэгээд одоо ямар ч зөвхөн манай тэн шийдлэхээс илүүтэй одоо цаашдаа өөр олон юм санхүүжүүлэгч нарын маш их ингэж чухалчилж хардаг асуудал болон тогтвортой байдлаа энэ төслийн багийнхан энэ хэрэгжүүлэх байгаа байгууллага хүмүүс энийг тодорхойлж чадсан юм уу гэдгийг бол маш их чухалчилж хардаг байгаа. За тэгээд зөвхөн санхүүг нь тодорхойлсон ч гэсэн бусад юмаа тогтвортой байдлыг тодорхойлж чадаагүй бол энэ төсөл чинь бас амжилттай байх хэсэг нь одоо эргэлзээтэй болоод эхэлж байгаа. Тэгэхээр энэ төслийн тогтвортой байдлыг зөвхөн санхүүжилт гэж бас хязгаарлаж болохгүй шүү гэдгийг бас анхааруулъя. За одоо ерөнхийдөө энэ авч хэлэлцэх ёстой хүчин зүйлсийг ингээд дараагийнхаа хуудсууд дээр дэлгэрэнгүй яриа. За байгаль орчны хүчин зүйлс гэж юм тий. За байгаль орчны хүчин зүйлсийг яагаад тодорхойлох ёстой юм бэ? Энэ нь яагаад тогтвортой байдалтай уялдж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө танаа төсөл чинь өөрөө яг энэ байгаль орчны асуудлуудад яг ямар нөлөө үзүүлэх юм те. За одоо жишээл үнэхээр зорилго чиглэл одоо зорилт нь маш гоё нэг тодорхой нэг асуудлыг шийдсэн төсөл байсан ч гэсэн тэр төсөл чинь өөрөө эргээд хийж байгаа одоо үйл ажиллагаанууд нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй байвал одоо энэ төсөл чинь ер нь бол тогтвортой байдал нь бас асуудалтай болчихж гэсэн үг те. За одоо хийж байгаа танай төслийн одоо нэг за нэг анги тогтчлаа гэж бодъё те жишээ авч үзвэл тэгвэл одоо яг тэр тогтчлтыг хийхэд одоо жишээлбэл ашиглаж байгаа материал юмнууд те за одоо жишээл тэр анги танхимыг чинь ашиглаж байгаа энергийн зарцуулалт буюу одоо тэр анги танхим чинь одоо гэрлэгүү одоо байвал байнгын өдөр байсан ч гэсэн одоо ийм тогоор гэрэл ажиллах хэрэгтэй болчих чинь. Тэгэхээр эн чинь өөрөө бас цаагаараа байгаль орчинд одоо сөрөг нөлөөтэй болчиход байна те. Тэгэхээр та хэд ямар ч сэдвэртэй ямар ч төрлийн төсөл хэрэгжүүлж ирсэн энээс чинь гарч байгаа үр дүн чинь байгаль орчинд яг ямар нөлөө үзүүлээд байгаа юм бэ гэдгийг бодолцож үзэх шаардлагатай. За заавал одоо тий шууд утгаараа байгаль орчинтой холбогдохгүй төслүүд байсан ч гэсэн өдөр тутмынхаа тэр төслийнхаа үйл ажиллагаанд хэрхэн одоо байгаль дээлтэй байж болох вэ? За одоо жишээлбэл дор хаяжил одоо энэ төслийнхаа хэрэгжүүлж байгаа үед төсөлтэй холбоотой бичиг баримт юмнуудаа заавал принтерээр ингээд цаасан дээр хэвлэх бас шаардлага байна уу тий? Тэрийг одоо яаж захимжуулж яаж одоо ийм байгаа тэр нөөцийг айлгах бага ашиглах уу?
гэдэг одоо асуудлыг та нар төслийнхаа төлөвлөлтийг хийж хахад тэрийг бас бодолцох хэрэгтэй болж байна, тийм. За тэгээ биологийн олон талт байдал гэдэг нь одоо танаа хэрэгжүүлж байгаа төслүүд чинь одоо энэ олон талт одоо энэ ургамал амтан энэнд нөлөөтэй байна уу. За энэ бол ингээд бүр мэдээж ингээд маш том одоо бүр улс орны хэмжээнд яригддаг энэ том төслүүд төр бол яг энэ хүчин зүйлүүд бол маш чухал энийг ингэж харгалзаж үтсэн тийм төслүүд байдаг. За тэгэхээр та эдийн төсөл одоо тэн шийдэл одоо бичил төслүүд болж байгаа манай төслүүд. Тэгэхээр бичил төслийн хувьд ч гэсэн тийм илүү нарийн деталийг бодолцох шаардлагагүй ч гэсэн зүгээр өдөр тутмын үйл ажиллагаа чинь байгаль орчинд яаж холбогдож байгаа юм бэ гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй байгаа. За дараагийн хүчин зүйлс нь юу байх вэ гэхээр нийгэм гэдэг чинь. За тэгэхээр та нарын хэрэгжүүлж байгаа төслийг чинь одоо үр шим хүртэгчд гэж одоо манай өмнөх сургалт дээр бас ярьсан тийм. За тэр үр шим хүртэж байгаа хүмүүсийн одоо эрх тэгш байдлыг яаж танаа төсөл хамгаалж чадах юм. За тэгээд одоо жишээлбэл манай одоо тэн шийдэлд ирүүлсэн саналууд ихэнх нь тухайн орон нутаг, тухайн сургууль дээрээ, тухайн сумандаа хэрэгжүүлэх төслүүд байгаа тийм. Тэгвэл та хэд ингэ төслөө цаашдаа хэрэгжүүлээд явж явах үед яг тухайн орон нутгийнхын тэгвэл танаа төслийг яаж хүлээж авах юм. За тэгээ орон нутгийнхаа иргэдийн одоо яг тэр хүсэж байгаа хүлээлт болон тэр эрхтэй гэх байдлыг танаа төсөл хангаж чадж гин үү гэдгийг та нар бас ингэж бодолцож үзэж төлөвлөлтөндөө оруулах нь маш чухал. Тэр мэдээж маш зөв тодорхойлсон зорилттой төсөл байсан ч гэсэн тухайн төсөл чинь тухайн ард иргэд одоо орон нутгийнх нь таалагдахгүй эсвэл орон нутгийнхны дунд ямар нэгэн асуудал тийм үүсгэх төсөл байвал төсөл чинь цаашдаа тогтвортой байх одоо асуудал бол эргэлзээтэй болчихно гэсэн үг тийм. Тэгэхээр бүр ирээдүйн рүүгээ хандаад одоо энэ манай төсөл бол нийгэмдээ яг ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдгийг бас бодолцож үзэх нь маш чухал байгаа. За нийгэм гэдэг хүчин зүйлтэй бас за тэрний дараагийн хүчин зүйл бол мэдээж санхүү. Энэ бол бас доктортой байдлын хамгийн бас чухал хэсгүүдийн нэг зайлшгүй болж байгаа. За санхүүжилт дээр ингээд илүү бас дэлгэрэнгүй яриа гэж бодож байна. За ерөнхийдөө манай тэн шийдлийн бас гол зорилго нь мэдээж шалгарсан шилдэг багуудад бид нөгөө эхлэлийн зардлыг өгнө гэж байгаа тийм. Тэгэхээр эхний ээлжинд бол нэг юм тодорхой лимиттэй. За дээдл нь 10 сая төгрөг бид нар санхүүжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр за тэр 10 сая төгрөгөөрөө төслийнхөө эхлэлийг та нар тавьчлаа. За тэгэхээр манай 10 сая төгрөг чинь хязгаартай дуусна. За тэгээд манай тэн шийдэл төсөл бас энэ ондоо бахта дуусна тий. Тэгэхээр бидний хүлээж байгаа төсөл бол зөвхөн энэ ондоо ингээд хэрэгжээл ингээл дуусчих төслөөс илүүтэй цаашаага энэ эхлүүлсэн санхүүжилт төлөвлөгөөн дээр дөрөөлөд яаж цаашаа өөрөө хөгжөөд өөрөө ингээд тэгээ цаашдынхаа санхүүжилтийг босгох юм уу, за эсвэл орлогоор олох юм уу гэдэг одоо асуудлыг маш сайн тодорхойлж чадсан тийм төслүүд бол бас нэлээд дараагийн шатанд шалгарах тийм шанс нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр та санхүүжилтийнхаа доктортой байдлыг маш сайн харгалзаж үзэх хэрэгтэй байгаа. За тэгээд ерөнхийдөө зарлаа нөхөх боломж гэж юм те. За тэгвэл санхүүжилт гэдэг чинь одоо яг өмнө ярьсан төслийн хамтрагч талуудтай бас ингээд маш ингээд уялдаатай байгаа. За одоо жишээл та нар сургууль дээр нэг төсөл хэрэгжүүллээ гэж бодъё те. Тэгэхээр мэдээж та нарын хэрэгжүүлсэн төслөөс танаа сургуулийн захиргаа тэгээ танаа сургуулийн сурагчид бас ингээд үр шим хүртэж байгаа тий. Тэгэхээр та хэд анхнаасаа төслөө хэрэгжүүлж эхлэхээс өмнө одоо жишээлбэл сургуулийнхаа захиргаатай жишээлбэл ингээд энэ асуудлыг ингэж тохиролцож болж байгаа тий. За сургууль дээр нэг юм юу гэдгийг тий. Сургууль дээр за нэг анги танхим компьютертэй одоо та нар чөлөө цагаа өнгөрүүлэх боломжтой тийм анги танхим засмаар байна гэж бодъё тий. Тэгвэл анхнаасаа та нар за бид нар ингээд энэ төсөл хэрэгжүүлэх санхүүжилттэй энэ тэн шийдэл гэдгээс ингээд босгочоод байна. За одоо бид нар ингээд анги танхимаа зардлаа ингээд нөхөж явна. За энэ тэгэхээр энэ анги танхимд одоо цаашдаа яаж одоо сургалт орох юм уу, эсвэл хүүхдүүдийн сурагчдын клуб байгуулах юм уу? Тэр цаашдаа цогтуртай явуулахад одоо ангид нь одоо ямар нэгэн тоногдох хөрөмжөнд эвдэрлээ гэж бодоход тэрийгээ одоо нөхөж ингээд худалдаж авах санхүүжилтийг одоо сургуулийн захиргаанаас цаашаа ингээд шийдэх боломж байна уу гэдэг юм уу тийм байдлаар ингээд та дараагийнхаа ирээдүйн рүү хандсан тэр санхүүгийнхаа юмыг төлөвлөх бодолцох шаардлагатай болчиход байгаа.
За тэгэхээр тэр бол одоо яг төслийн мэдээж онцлогоос хамаарат санхүүжилт чи янз бүр байгаа тий. Яг нэг юм барилга байгууламжтай холбоотой юм бол мэдээж зардлаа гаргаад ингээд нэг хийгээд ингээд дуусчин. Гэхдээ өөр ингээд байнгын ингээд санхүү шаардлагатай тийм төсөл байвал тэрийг одоо яаж хэрэгжүүл одоо нөхөх үү тий. За одоо нэг та нарын байнгын ингээд цаашаа өөрөө үргэлжилж идэг төсөл байвал тэрийг одоо нэг хүн ингээд хариуцах хэрэгтэй боллоо гэж бодъё л доо тий. За төслийн менежер одоо танаа багийн ахлагч ч юм уу эсвэл танаа баг яг энэ төслөө цаашдаа за би гардаад аваа явъя гэд нэг хүн ингээд ойлголцоо зөвшөөрлөх юм бол тэр хүний одоо гаргаж байгаа цаг хугацаа одоо тэгээ тэр хүний ажиллаа хийхэд шаардлагатай одоо юмыг санхүүжилтийг одоо жишээлбэл хэн гарах уу яаж нөхөх үү те тэрийг бас ингээд бодолцох хэрэгтэй болчиход байгаа. За тэгээд мэдээж дараагийн санхүүжилт гэдэг бол бас чухал те. За одоо ингээд эхний ээлжинд хэрэгжүүлчлээ. За тэгвэл дараагийнхаа үйл ажиллагаа хийхэд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийг та нар дараагийн санхүүжүүлэгч байгууллагууд руу за эсвэл хувь хүмүүс рүү ингээд бас яаж холбогдож та нар дараагийн санхүүжилтийг олох уу гэдгээ бас та нар маш сайн энэ анханасаа төслийнхаа төлөвлөлт саналыг бэлтгэхдээ багаараа тойрч сууж байхдаа энэ бүх юмыг ингэж авч хэлцэх хэрэгтэй болчихж байгаа. За эрсдлийн үнэлгээ гэдэг нь болохоор мэдээж та нар төслөө хэрэгжүүлж авах хугацаанд одоо ямар эрсдлүүд гарч болох вэ те тэрнтэй холбоотой тэр эрсдэлтэй холбоотой одоо зардал тэр эрсдэл чинь одоо ингээд өөртөө ингээд цаг хугацаа гаргаад нөхчих болох эрсдэл юм уу эсвэл тоног төхөөрөмжтэй заавал мөнгө зарцуулж ингэж гаргах шаардлагатай. Тэгээ тэр юмд эвдэрчүүл яаж ахиж санхүүжилтээр энийг олох уу гэдэг юм те. Тэр үнэлгээг бас та нар хийх хэрэгтэй болж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж өмнөх сургалтуудаар орсонтой холбох юм бол одоо төслийн хугацаанд хийх нөгөө үйл ажиллагаагаа та нар ингээд чагсаагаад гаргачихж байгаа шүү дээ. Тэнгүүд төр үйл ажиллагаа болгон дээр санхүүгийн эрсдлийн үнэлгээг та нар тооцоолох хэрэгтэй болж байгаа. За одоо яг та нарын гой төлөвлөснөөр ингээд явахгүй ямар нэгэн эрсдэл гарвал одоо яаж тэр дутагтаад байгаа эрсдлээс үүссэн санхүүжилтийн зардлыг нөхөх вэ гэдэг асуудлыг бас эртнээс тооцоолох хэрэгтэй гэсэн үг. За санхүүгийн тогтвортой байдалтай холбоотой бодолцох зүйлс энэ болж байна. За захиргаа гэсэн хүчин зүйлс байна. За захиргаа гэдэг хүчин зүйлс нь болохоор ер нь бол яг энэ төслийг хэрэгжүүлж байгаа байгууллага хүмүүс одоо багуудын одоо доктортой байдалтай холбоотой гэсэн үг. За анхнаасаа бид нөгөө тэн шийдэл уралдааныг зарлахад та нар багаараа хэрэгжүүлэх ёстой. Тэгээд багч нь ингээд 3-6 оны бүрэлдэхүүнтэй байх ёстой гэж ярьж ирсэн тийм. Тэгэхээр одоо энэ багч нь өөрөө аягүй тийм зорилгодоо үнэнч тэгээ ингээд хоорондоо бас ажиллаад сурцсан за эсвэл ингээд яг хоорондоо гар нийлж ажиллах тийм хүмүүс гэдэг утгаар ингээд баг болоод бага бүрдүүлээд бас ингээд саналаа илгээсэн бах гэж найдаж байна. Яагаад тэгэхээр энэ бол төслийн тогтвортой байдлын бас маш чухал салшгүй нэг хэсэг болчихж байгаа. Одоо хүний нөөц гэдэг бол маш чухал хэсэг болж байгаа. За одоо ингээд хичнээн санхүүжилтээ авчлаа. Тэгээ зорилт чинь маш тодорхой аюул сайн тийм төсөл байсан ч яг тэр төслийг ингээд тогтвортой хэрэгжүүлээд удирдаад явах хүмүүс нь байхгүй. За эсвэл нөгөө хүмүүс чинь ингээд явж байгаад тэгээ ингээд за өөрөм хийхээр болчлоо гэдэг ингээд яачдаг ч юм уу тийм хүний нөөц чинь тогтворгүй бол энэ төсөл чинь өөр амжилттай байх үгүй доктортой байх уу гэдэг чинь бас эргэлзээтэй болно. За тэгэхээр одоо бас энэ захиргаатай холбоотой дүрм журм гэж байгаа. За тэгэхээр энэ болохоор яг төслийг хэрэгжүүлж явах үед яг хин ямар үүрэг ролтой байх юм. За тэгэхээр ийм одоо ямар нэгэн өөр нэг юм нөхцөл байдал үүссэн үед бид нар яаж энийг ямар дүрм журмаар шийдэх юм гэдэг бол ингээд яг төслийн чинь онцлогоос хамаарат ингээд бас та нар бодолцох хэвээр тийм хүчин зүйлс болчиход байгаа. За тэгээ эрүүл мэнд аюулгүй байдал гэдэг бол бас яг захиргаатай холбоотой юу болж байна? Хүчин зүйлс болж байна. За тэгээд мэдээж нөөцийн зөв зарцуулалт буюу одоо яг багийнхаа гишүүдийн цагийг та нар зөв зарцуулж чадж гин үү те? Эсвэл нэг хүн дээр бүх ачааллыг өгөөд нөгөө багийн бусад гишүүд бас сайн оролцохгүй байна уу? За тэгвэл нөгөө хүн чинь бас төслөө ингэж цаашаа доктортой идэвхтэй хэрэгжүүлж явахад бас мэдээж асуудал тулгарна тийм. Тэгэхээр энэ бүхнийг одоо ингэж бодолцох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр захиргаа гэдэг чинь өөрөө яг л одоо танаа багийнхан гэсэн үг. Багийнхан буюу одоо төсөл хэрэгжүүлэгчд
хэрэгжүүлэгчтэй холбоотой хүчин зүйлс болж байгаа гэсэн. За яг саяны жишээгээр бас дурсах юм бол одоо манай энэ YC төслийн одоо захиргааны хүчин зүйлс гэх юм бол тийм одоо манай Монгол эколог төв энэ яг энэ төслийг ингэж ийм урт хугацаанд ийм олон сар хэрэгжүүлэх захиргааны одоо хүчин чадал байна уу? За энийг өнөхөр бодолцож үзсэн үү гэдэг тэр асуудал бас яригдчихэж байгаа. За тэгээд мэдээж та нар ингээд зарим нэг ангийнхан ингээд найзууд ч юм уу ингээд нэгдээд баг болсон учраас цаашдаа ингээд багийн чинь доктортой байх гэж найдаж байгаа учраас бид нар ингээд юу яаж байгаа. Тэгээ мэдээж чинь доктортой байдал гэдэг дээр та нар яг энэ дөрвөн хүчин зүйлийг бодоод асуултанд хариулахдаа за бид нар санхүүгийнхаа доктортой байдлыг одоо ингээд шийдэхдээ за ийм байдлаар ингээд шийдэж болох юм байна те. За энэ төслийн санхүүжилт дууссан ч бид нар одоо сургуулийн захиргаагаараа одоо урсгал зардлыг гаргуулна гэдэг юм уу те. За эсвэл өөр санхүүжүүлэгч дараа олон ч гэдэг юм уу. Тэрийг ингээд та нар маш нарийн тодорхойлоод нөгөө төслийн санаанда бичнэ гэсэн үг. Тэгэхгүй бол бид нар одоо нөгөө нэг за эн чинь гой төсөл байна. Гэхдээ бас яг эн чинь доктортой хэрэгжиж чадах юм уу гэдгийг одоо бид нар одоо шууд тодорхойлж чадахгүй учраас та нар өөрсдөө ингэж бид нар тодорхойлсон гэдгээ маш сайн дэлгэрэнгүй ингээд товч бөгөөд тодорхой ингээд бичих хэрэгтэй байгаа шүү. За түрүүний нөгөө диаграм ахиадыг та харуулчих. За тэгээд энэ бүх дөрвөн хүчин зүйлсийг ингэж бодолцоод эднэрийгээ доктортой байдлыг хангах төлөвлөлтийг хийж чадсан төсөл бол цаашдаа маш доктортой юм амжилттай явах юм төсөл байна гэж ерөнхийдөө хардаг байгаа. Тэгэхээр та нар одоо бүгдээрээ багаараа яг нэг санаагаа явуулахаас өмнө хүчин зүйлсээ ингээд жагсаагаад бас бодох нь шүү дээ. Тэгээ за эрсдлүүд за манай энэ төсөл одоо жишээл байгаль орчин тэгвэл ийм одоо сөрөг нөлөөтэй болчих гээд байгаа бол энийгээ хэдүүлээ яаж бууруулах юм те. Тэрийг ингэж тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. За ерөнхийдөө төслийн доктортой байдал гэдгийг яагаад бид нар ингээд 10 асуултынхаа хамгийн сүүлд оруулж байгаа вэ гэхээр яг түрүүний дурдсанчлан бид нар мэдээж ингээд энэ төслийнхаа хүрээнд цаашдаа үр дүн нь ингээд илүү өргөн хүрээнд гарч идэг маш тийм доктортой гоё төслүүд манай багийнхнаас гарч ирээсэ гэж найдаж байгаа учраас энийг ингээд асуултандаа оруулаад заавал энийг ингээд харгалзаж үзээсэ гэдэг үднээс ингээд оруулж байгаа шүү гэдэг бас дурдмаар байна. Тэгээ яг бусад төсөл хөтөлбөрүүд маш том өндөр санхүүжилттэй маш том улсын хэмжээний тийм олон улсын төсөл хөтөлбөрүүд хүртэл одоо ингээд доктортой байдал гэдгийг бол маш чухалчилж үздэг болсон. Тэгэхээр яг энэ бол маш чухал тийм харгалзаж үзэх зүйл байгаа шүү гэдгийг онцлоё. За ерөнхийдөө доктортой байдалтай холбоотой миний ярих юм ингээд дуусч чинь яг энэ диаграмтай холбоотой эсвэл одоо өөрсдийнхөө төсөл хөтөлбөр дээр илүү жишээ болгоод асуулт асуух хүмүүсээ гараа өргөд асуулт асууж болно шүү. За Ганди И гэд гараа өргөцсөн байна. Энэ яг асуулт асуух дээр эсвэл түрүүн өргөцсөн юм байна уу? Таны нөгөө нэг сая ярьснаар бол ингэх юм байна шүү дээ тий. Одоо бид нар ингээд 10 сая төгрөгөөр ингээд хөрөнгө оруулалт аваад өөрсдийнхөө ингээд санаа хэрэгжүүлнэ гэж байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар тэр үйл ажиллагаагаа явуулаад 10 сая төгрөгийн дуусангуу дахиад бид нар тэр санаагаа өргөжлүүлэх үгүй биднээс шалтгаалаад ингээд цаашдаа явна гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэр 10 сая төгрөгийг аваад хэрэгжүүлж байгаа хугацаанд бид нар тодорхой үр шимийг одоо тэр хөрөнгө оруулагчтай ингээд үзүүлнэ гэсэн үг үстэй тий. Тийм. Бид нар юу яаж байгаа? Одоо тэр нь бас ингээд нөгөө нэг ашигч ээж болно. Одоо жишээ нь ингээд бид нар ингээд нэг тийм ер нь бол ингээд буцаал нэг юм өгнө л гэсэн үг үстэй. Буцаад юм өгнө гэдэг нь юу гэсэн үг лээ? Одоо ерөнхийдөө манай зүгээс бол ингэж харж байгаа. Бид нар ингээд төслийн санхүүжилтээ яг шалгарсан ингээд багуудаа өгч юм те. Тэгэнгүүт одоо энэ оны 12 сар хүртэл эхний ээлжинд одоо ингээд төслөө эхэлчихсэн одоо ингээд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг ингээд үр дүнгийн гаргацсан байхаа бид нар ингээд хүсэж байгаа. За тэгээд мэдээж заавал ийм тодорхой хугацаанд баригдахгүй төслүүд бас байгаа. Тэгэхээр
яг тэр 12 сар хүртэл мэдээж эхлэлийн тавьсан. За нөгөө нэг санхүүжилттэй айгу нөгөө яг шаардлагатай зөв зарцуулалтаа хийсэн гэдгийг мэдээж бид нарт одоо тайлангаараа ч юм уу гэж баталж харуулна. За тэгээд яг энэ төслийн доктортой байдал тодорхойлохдоо гол нь та нар за энэ 12 сараас хойш тэгвэл яах юм бэ? Яаж энэ төслөө бид нар ингээд санхүүгийн хувьд за байгаль орчин одоо энэ дөрвөн хүчин зүйлийн хувьд яаж доктортой авч явах юм бэ гэдэг дээр бид нар иймэрхүү төлөвлөгөөтэй байна гэдгээл одоо тодорхойлоо гаргаад ирэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Мэдээж бид нар заавал дараагийн чинь санхүүжилт ингээд бэлэн байж явах хэрэгтэй гэж бол шаардахгүй. Тэр бол мэдээж маш олон хүчин зүйлээс хамаарна. Гэхдээ дараагийн санхүүжилт шаардлагатай бол бид нар энийг одоо хангахын тулд ийм одоо юмнууд хийх боломжтой байгаа гэсэн одоо та нарын төлөвлөгөө хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Асуултанд нь хариулж чадсан болов уу? За төслийн доктортой байдалтай холбоотой өөр асуулт байна уу? Харин би нэг юм хэлж болох уу? Австралийн нэгдүгээр нэрийн бичиг Dave Preston ороод ирсэн байгаа юм шүү гэдгийг. За. Окей. За өөр асуулт байна уу? Одоо ерөнхийдөө манай яг үндсэн сургалтын маань агуулгууд ингээд дуусж байгаа. За одоогоор арай өөр асуултууд байхгүй юм чинь тэгвэл юу яа үргэлжлүүлээд яг төслийн одоо үе шат 2 дугаар үе шат маань ингээд өнөөдөр дуусж байгаатай холбоотой сануулах нэг товч юмыг дурдаад тэгээд хаалтын үгээ хэлнэ үү гэж зочноо урья. За ерөнхийдөө 5 сургалт маань яг ингээд маш амжилттай зохион байгуулалтад ингээд дуусч байна. Бүгдээрээ одоо нөгөө хичээл нь дуусаад дүн гарч ах үеэр амжуулаад ингээд яг цагтаа орж ирсэн багийнхаа гишүүдэд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ мэдээж амжаагүй багийнхан маань манай YouTube хуудаснаас нөхөж үзэх боломж байгаа. За тэгэхээр YC Academy гэж одоо манай YouTube хуудас байгаа. Энэ хуудсан дээр бүгдээрээ одоо яг ингээд харах юм бол тэн шийдэл төслийн уралдаан гэдэг юм плейлист байгаа. Энэ плейлистэд яг манай нөгөө үндсэн сая ороод өнөөдрөөр дуусж байгаа 5 сургалт тавуулаа ингээд номертойгоо сэдвтэйгээ ингээд байгаа. Тэгэхээр та хэд сургалтнаа хамрагдсан ч гэсэн одоо яг нөгөө төслийн саналаа бичгтээ ингээд эсэргээ санахаар байвал ингээд хизээч ороод үзэх боломжтой шүү гэдгийг бас дахин дурдъя. За одоо нөгөө YC онооны эрсдэлтэй холбоотой мэдээллийг зовч дурдъя гэж бодож байна. Ерөнхийдөө бүгдээрээ одоо Zoom руу орж ирэхдээ багийнхаа нэрийг бичээд ороод ирсэн багууд бол багаараа авчна. Гэхдээ одоо ингээд зүгээр нэрээ бичсэн эсвэл одоо нэрээ бичээгүй ингээд дугаар ч юм уу бичиж орж ирсэн одоо багийнхныг бол бид нар одоо яг аль баг орж ирснийг мэдэх юмч боломжгүй учраас оноог ч өгөх боломж байхгүй байгаа шүү. Тэгэхээр яг оноогоо баттай авах одоо арга бол яг имэйл явуулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр info@mongolic гэдэг одоо манай байгууллагын хаяг руу тэн шийдэл сургалт 5-д ингээд бид нар хамрагдсан шүү ингээд гэдгээ Готит. За энэ за тэгээд ерөнхийдөө бид нар хамгийн сүүлийн сургалтынхаа үеэр бас багийнхандаа сүүлийн боломж олгоод өмнөх сургалтнуудаа хамрагдаж амжаагүй, өмнөх сургалтуудаа үзэж амжаагүй багуудыг одоо нөхөд үзэх нэг эцсийн боломжийг олгож байгаа. За тэгэхээр бүгдээрээ энэ 5 дахь өдөр буюу 5 сарын 27-оос амжаад дутуу сургалтуудаа нөхөд тэгээд бас өнөөдрийнхөө сургалтыг үзэж чадаагүй бол өнөөдрийнхөө сургалтыг үзсэн гэдгээ бас ингээд илтгээд имэйлээ бичээд явуулах боломжтой байгаа шүү. Яг 5 сарын 27-оос хойш бол ирсэн имэйлийг бол хүлээж авахгүй. 5 сарын 27-оос хойш ямар ч эрс бүртгэхгүй шүү гэдгийг одоо хатуу сануулмаар байна. Тэгээд 27-оос хойш эрсээ хүлээж аваад тэгээд YC оноонуудын сарын сүүлээр ингээ ороод явчихна гэсэн үг. Тэгэхээр имэйл илгээсэн баг болгон нэг сургалтаас 20 оноо авч байгаа. За одоо сайжруулсан төслийн саналтай маш товч мэдээллийг өгье. За ерөнхийдөө бол
бүгдээрээ одоо яг төсөл гэж юу юм те одоо яг юу авч үзэх хэрэгтэй байдаг гэдэг маш юм дэлгэрэнгүй сургалтуудад хамрагдчихлаа. Одоо яг энэ сургалтуудын үеэр бүгдээрээ яг за ингэж сайжруулах хэрэгтэй мэн гэж зөндөө гоё санаанууд авсан бах гэж найдаж байна. За тэгэхээр одоо яг өнөөдрөөс эхлээд бид нөгөө төсөл хүлээж авах анкета нээж байгаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бүгдээрээ яг энэ анкетыг хараад асуултуудаа хараад эртнээс бөглөөд саналуудаа илгээж эхэлж болно гэсэн. За тэгээ санал хүлээж авах хамгийн эцсийн хугацаа бол 6 сарын 10 шүү. Одоо эх сарын 10-наас өмнө яг 10-ныхаа өдөр явуулж болно. Гэхдээ 11 болж өдөр солигдохоос өмнө буюу яг шөнө дундаас өмнө 10-даа багтаагаад бүгдээрээ саналаа явуулна гэсэн. За тэгээд өөр анхаарах зүйл нь саналыг имэйлээр явуулахгүй зөвхөн одоо яг энэ бид нэр явуулах нөгөө линкээр ороод энэ өргөдлийн маягт бүгэлсэн саналыг л авна. Тэрнээс биш одоо санал илгээж ийна гэдэг имэйлээр нэмэлтээр явуулсныг бол авах боломжгүй шүү гэдгийг сануулмаар байна. За энэ хаяг нь байгаа. За ийм линк байгаа, энэ мэдээж юм урт линк байгаа учраас бид нэр имэйлээр та нар руу багийн ахлагч нар руу явуулна. Тэгэхээр багийн ахлагч нар энэ хаягаараа ороод одоо өргөдлийн маягтаа харж болно гэсэн. За тэгээд дараагийн шаттай холбоотой бас нэг чухал зүйл бол төслийн 3 дугаар шатанд зөвхөн 10 баг л шалгарна. Тийм учраас бид нар төсөлтэй хянж үзээд зөвхөн шилдэг 10-тай л холбогдно гэсэн үг. Тэгэхээр яг холбогдоогүй багууд бол хүлээж аваад шалгараагүй байна гэж ойлгоход болно. За нөгөө бүглэх форм байна байгаа. Тэрийг ингээд бас та бүхэн товч харуулъя. За энэ ийм Youth Sustainability Core гэдэг ийм логотой ингээд доош гүйлгэхээр одоо яг оруулах бүх ерөнхий мэдээлэл чинь тэгээд нөгөө нэг 10 асуулт чинь байж байгаа гэсэн үг. За ингээд бүх багуудтай амжилт хүсье. Сая яг асуултын хэсэг дээр 2 сэдвээ араас нь шууд асуучихсан учраас асуулт байхгүй гэж найдаж байна. Хэрвээ нэмэлт асуулт байвал энэ хаалтын үгний дараа үлдээд хэдүүлээ асуулт хариултаа хийж болно. За манай 2 дугаар шат буюу энэ сургалтуудын хэсгийг одоо хааж үг хэлнэ үү хэмээн Австралийн элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Дэйв Престон таныг урьмаар байна. Hi Dave. Hello. Hello. How are you? Very well, thank you. Very Thank pleased. you for. Is there anybody who can translate your closing remarks? I do have someone here who can do that for me. Okay, that's awesome. I'll just ask students to open their cameras so you can talk to actually see the kids around the country. Yeah. Ari, can you say something? Sorry. Can you stop sharing your screen? Yes. Yeah. Sorry. За одоо хаалтын үг маань эхлэх чинь манай багийнхан маань бүгдээрээ камера нээгээд бүгдээрээ яг байгаа газраасаа бодтой бас юугаа харуулчвал зүгээр бах. Хүүхдүүд маань бүгдээрээ камера нээчихв. За Ари дэлгэцээ стоп ширээч үү. За. За хүүхдүүд маань бүгдээрээ зөндөө хүүхдүүд маань энэ тэнд байгаа газраас ороод ирсэн байна. Зарим нь ангиасаа орж ирсэн байна, тий? Okay. Can you see everybody, Dave? I'm sure we can. It's just that I've also got what I'm saying up on the screen, so I'm sort of looking at both things. Okay. Yeah, we can see all the kids from their homes and classrooms. Yeah, it's good to see everybody. Fantastic. Okay, the floor is yours now. Thank you. Sambatskano, greetings innovators and future change makers of Mongolia. Шинийг санаачлагч Монголын ирээдүйн төлөөлөл та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. I'm excited to join all of you today as you conclude your training and working on strengthening your final project proposals. Та бүхэн сургалтуудаа амжилттай дүүргэж төслийн эцсийн саналаа сайжруулахаар ажиллаж байгаа энэ нэгцэгтэй үе
та бүхэнтэй богино ярилцах боломж олгосонд баяртай. As part of our celebration of the 50th anniversary of diplomatic relations between Australia and Mongolia, we here at the Australian Embassy were proud to join the European Union in supporting the Youth Sustainability Corps, build on this tremendous program that empowers Mongolian youth like you. Австрали Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсны 50 жилийн ой хүрээнд Австрали элчин сайдын яамн доктортой хөгжлийн корпус болон Монгол экологийн төвөөс хэрэгжүүлж буй тийм шийдэл төслийн уралдааныг Европын холбоотой хамт дэмжиж байгаа билээ. Youth empowerment is an important part of our embassy's agenda here in Mongolia, and we were excited to hear that there were over 1,000 of you representing 20 provinces that sent in over 226 proposals. Залуучуудыг чадваржуулах, хүчрхжүүлэх нь манай элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг хөгжлийн хөтөлбөрийн чухал нэгэн хэсэг бөгөөд 20 аймгийг төлөөлсөн 1000 гаруй оролцогчдоос 226 санал ирсэн гэдгийг сонсоход бид маш их баярлсан билээ. For us, this was further evidence of how active Mongolia's youth are, not only in their personal development, but so invested in your communities. Бидний хувьд энэ Монголын залуучууд хувь хүнийхээ хөгжилд анхаарал зогсохгүй нийгэм улс орондоо санаа тавьдгийн нэгэн тод жишээ байлаа. It was interesting to see that most of the project proposals fell under the infrastructure category. Ихэнх төслийн саналууд дэд бүтц гэсэн ангилал багтж байгаа нь сонирхолтой санагдлаа. As many of you will know, like Mongolia, Australia is a vast country with many remote communities. As a result, Australia and Mongolia share many common challenges in serving remote communities, ensuring access to infrastructure for said communities. Учир нь та бүхний мэдж байгаагаар Австрали бол аслагдсан хүн ам ихтэй өргөн уудам нутагтай улс гэдгээрээ Монголтой төстэй билээ. Тиймээс Австрали Монгол аслагдсан иргэдэд үйлчлэх, тэдгээр иргэдийн дэд бүтцийн хүртээмжийг хангах гэх мэт адилхан бэрхшээлүүдтэй тулгардаг. We're also pleased to see so many projects focused on the environment. Climate change and environmental pollution is a major challenge that we must address as a global community. Байгаль орчинд чиглэсэн олон төслүүд байгаад бид бас баяртай байна. Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол нь дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд бидний шийдвэрлэх ёстой томоохон сорилт юм. Australia is committed to ambitious and practical action on climate change, and we're taking significant steps at home, in our region, and at the global level. Австрали улс нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зоригтой бодиттой арга хэмжээ авахыг эрмэлздэг үлээ. Үүнтэй холбоотойгоор бид эх орондоо бүс нутагтаа болон дэлхийн хэмжээнд чухал алхмуудыг хийж байгаа юм. We're proud to be cooperating with not only the Mongolian government, but with civil society and youth through amazing programs such as this one. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бид зөвхөн Монгол улсын засгийн газар төдийгүй иргэний нийгэм болон залуучуудаа ийм гайхалтай хөтөлбөрөөр дамжуулан хамтарч ажиллаж байгаадаа бахархаж байна. It's very encouraging to see so many ideas from you focused on addressing important issues in society, and we can't wait to see what you achieve in the next phase. Өнөөгийн нийгэм тулгарч буй чухал асуудлуудыг шийдвэрлэх чиглэсэн олон санааг та бүхэн дэвшүүлж байгааг харахад таатай байгаа бөгөөд дараагийн үе шатанд юу хийж бүтээх гэж харахыг тэсний яд өнгөлөж байна. We know that only 10 projects will be selected for funding in the next phase, but I want to encourage all of you to continue pursuing these great ideas. Дараагийн шатанд 10 төслийг шалгаруулж санхүүжүүлэх хэдий ч та бүхний гайхалтай санаануудаа эргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг миний бие уриалж байна. In closing, I want to congratulate all of you for your active participation in this program, as well as the Mongol Ecology Centre and the Youth Sustainability Corps for their amazing work in managing this program. Төгсгөлт нь хэлэхэд энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцсон та бүхэн болон энэхүү хөтөлбөрийг удирдан зохион байгуулж буй Монгол экологи төв доктортой хөгжлийн корпуст баяр хүргэж талархал илэрхийлье. It's our hope that every one of you gains something valuable from this experience. Энэхүү төслийн уралдаан болон сургалтанд оролцсон та бүхэнд үн цэнтэй туршлага болсон гэдэгт найдаж байна. Thank you and best of luck to all of you in phase 3. Bayarallah, Amjil Husi. Баярлалаа. Уралдааны 3 дахь шатанд та бүгдэнд нь амжилт хүсье. Thank you, Dave, so much for making time to meet everybody. It was a pleasure. It's always great to be seeing young people taking a real action against what they see are the problems with the world. Good on them.
Yes. Залуу хүмүүс ерөнхийдөө дэлхий болон улс орнод тулгарч буй асуудлуудыг одоо шийдэл хайж байгааг харахад бол бас сайхан байна. Thank you so much. We will keep you posted on the top 10 projects. Looking forward to that. Thank you very much. Thank you so much. Bye. За бүгдэнд нь амжилт хүсье гэж дахин сануулж байна. За одоо би тэд яг төслийн үргэлжлэл одоо яг яаж саналаа илгээх үү, өргөдөлтөй холбоотой мэдээллүүдийг имэйлээр бүгд рүү нь явуулах болно. Тэгэхээр багшлагч нар имэйлээ маш сайн шалгаарай. Тэгээд эрсдэлтэй холбоотой мэдээлэл бол одоо яг энэ 5 дахь өдөр хүртэл зөвхөн нөхөх боломжтой байгаа шүү гэдгийг сануулъя. Тэгээ бас нэг юм байгаа болоо. Би нэг юм хэлээ. Эрдэнэтэй холбоотой мэйл ирж хахад нөгөө багууд нэрээ солилцсон, нэрээ мартсан тийм тохиолдол айгүйх байгаад байлаа. Анх нөгөө нэг яг төслийн санаа явуулахдаа ямар нэрээр явуулжсэн тэргүүрээ явуулвал бас амар шүү. Тэгээ багийн гишүүдийнх нь мэдээлэл нь салгагдсан бол яг тэр болгоныгоо хэлж яахгүй бол хэлээд бас яваарай. Тэгэхгүй бол нөгөө халуул талдаа бас жоохон ойлгомжгүй байдал үүсээд байгаа шүү. Тэгээд та нөгөө эрцээ мэйл явуулсан хэсгээ мэдхгүй бүртгүүлсэн юм болоо тэрнээ гээд ах юм бол нөгөө мэйл бокс руугаа sent items руугаа сайн хараад шалгаад бас үзээрэй. За тэгээд энэ creators гэдэг баг гараа ургацсан баг шиг асуулт юм уу? За бета зулаагаар ургасан байна асуугаарай. Тийм байна уу? Нөгөө одоо хамгийн эхлээд 200 хэдэн төсөл ирсэн гэсэндээ тэр төслийг нь одоо анх явуулсан төсөл ахиж сайжруулж явуулсан төсөл хоёрыг ингээд харгалзаж үзээд бас одоо сонгохдоо тэрийг нь харгалзаж үзэхөө эсвэл зөвхөн хамгийн сүүлийг нь харж байгаа л одоо эхний 10-да оруулахтаа шийдэх үү? Хамгийн сүүлийн илгээсэн төслийн санааг бол харгалзаж үзэн цэвэр. Тэгээ дээрэс нь нөгөө шүүгчдийн бүрэлдэхүүн дээр та бүхэн нөгөө яаж шүүж байгаа талаар бас мэдээлэл өгсөн дээр санагдлаа. За эхлээд бол Монгол Эпилог буюу YC хөтөлбөрийн зохицуулагч нар technical review гэж байдаг. За яг одоо нөгөө 10 асуулт байгаа шүү дээ. Яг 10 асуултандаа тэр үгийн тэмдэгтэн багтаагаад яг тэр асуултын дагуу хариулсан байна уугүй юу гэдгийг ерөөхдөө ингээд техник ревю хийн. Хэрвээ тэр одоо буруу хариулсан ч юм уу дутуу мэдээлэл өгсөн байгууд шууд ингээд хасагдаад явна гэсэн. Тэгэхээр та бүхэн мэдээлэл бол маш ойлгомжтой бүглэх хэрэгтэй. За тэгээд яг шүүгчдийн бүрэлдэхүүнд болохоор Монгол Эпилог төвийн ажилчид бол оролцохгүй хөндлөнгийн хүмүүсээр буюу за YC хөтөлбөрийн амбассадорууд орж ирж байгаа. За дээрээс нь бас гадны байгууллагаас судлаач нараас бас оруулж ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол ашиг сонирхлын зөрчил буюу одоо YC хөтөлбөрийн зохицуулагчид Монгол Эпилогын ажилчид бол ингээд бас хөндлөнгийн хүмүүсээр шүүгдэж байгаа. Тэгээд тэд нар маань бүгдээрээ ингээд оноо өгөөд хувьчлаад одоо бүр ингээд томьёо бодсон байгаа гэсэн. Тэгэхээр та бүхэн бол тэрэн дээр бол маш ихтэй байж болно. Ямар нэгэн санал гомдлог бол нээлттэй хүлээж авч байгаа. За баярлалаа. Нөгөө нэг эрс бүртгэн гэдсэн шүү дээ имэйлээр. Тэр имэйлийг бичихдээ зүгээр ингээд орсон шүү гэж зүгээр мэйл бичих үү эсвэл яг яаж ирцээ бүтгүүлэх үү? За эсвэл ямар нэгэн байдлаар нотолж иж мэйл бичих юм уу? Нотлох шаардлагагүй зүгээр зарим нөгөө тэмдэглэлээ явуулсан 6 явуулсан хөрхөөс нотолсон байсан л дээ. Зүгээр эрцээ мэйл дээр бол тийм шийдэл эрцээ мэдээл гэдэг гарчгаа өгөөд мэйлэн дээрээ сайхан за доторх баадын дээр нь за тэр баг байна. 1-р 2-р сургуулийн суус юм уу хэддүгээр сургуулийн суусын сургалтуудынхаа 1 2 3 4 5 бол 5 болонгийн бичээд за тэр багийн гишүүд тэргээ багийнхаа гишүүдийн мэдээллийг явуулаа. За нэрээс олсон бол нэрээс олсон. За ямар нэг өөр апдейт байвал тэрийг л явуулж болно. Тэрнээс заавал та нотолсон тэргээр үзэн гэсэн юм бол байх шаардлагагүй. Итгэж байгаа шүү бид танд. Одоо ингээд ахлагчдад дээрх тийм job form байгаа гэсэн дээ. Яа ингээд санаандгүйгээр submit хийх юм бол дахиад submit хийж болд юм болов? Одоо ингээд дутуу биччихээ submit хийх юм бол Яг дахиж болно. Гэхдээ бас биднэрт мэдээлэх хэрэгтэй. Тэдний өдөр тэдэн цагт бид нар ингээд андуураа submit биччихээ хийчихээ гэд мэйл дээр ихтэй айлуулахтай бас сэрэмжтэй байгаа тэр мэрэг анхаараа. Тэр чинь бол ихний тэр хэрвээ мэдээлэхгүй бол нөгөө technical review-ээр шууд ингээд автоматар хасагдаад явчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр маш анхааралтай байжгаад яг за бүгдээрээ ингээд бүх юмнуудаа ингээд харчаад тэрнийхаа дараа яг submit хийгээрэй.
technical review дээр хасагдах тийм эрсдэл байгаа гэдгийг тооцоорой. Тийм тэгэхээр одоо би тэд нөгөө та хэд рүү имэйлээр линкээ явуулангууд шууд бүглэхгүй ч гэсэн эхлээд линк рүүгээ ороод за яг нэг ямар хүн бүглэхийн те бодлууд нь юу байна, үгийн хязгаар нь юу байна гэдгийг та эхлээд урьдчилж бэлдэнгүүтээ өөр юм дээр те одоо Word дээр ч юм уу юу гэдэг те өөр юм дээр ингэж бэлдэж жагаад яг эцсийн гэсэн юм copy paste хийдэг ч юм уу. Ер нь тэгж явах нь айгүй бас practical айгүй зүгээр идэг. Тэгэхгүй ингээд биччихсэн юм чинь гинт интернет чинь тасалтаад ч юм алга болчихвол тэгэл байхгүй болчихно гэсэн үг те. Тэгэхээр урьдчилч нэг хараад тэгээд дараа нь тэрийгээ бэлдээ явах нь айгүй зүгээр идэг шүү. За хэрвээ ингээд эхний аргатан шалгах юм бол ер нь хэр хугацаанд буцааж хариу өгөх юм бол Сая өдрөө гаргасан шүү дээ. 6 сарын 10 гээд 10 нь болохоор саналаа хүлээж авна. Тийм бид нар 6 сарын сүүлээр 6 сарын 26-нд ер нь бол яг шалгарсан багууд руу хариу өгнө гэсэн үг. Тэгэхээр тэр 10-наас хойш бид нар хүлээж авчаад шалгаруулалтаа явуулж агаад 26-наар шалгараад 27-ны нэгд өдөр гэхэд шалгарсан бүх багууд мэдээлэл өгнө гэсэн үг. За дээрээс нас нөгөө Facebook дээр ч гэсэн пост руу за энэ баг 2 дугаар шатнд шалгарлаа шилдэг 10 баг гэд хэвлэл мэдээлэл хэрэгслэр ч гэсэн бас зарлагдаад явах байгаа шүү. Тэгэхээр одоо яг шалгарж байгаа үед бол бүгдийнх нь хичээл нь амарсан байх бах те. Тэгэхээр шалгарсан багуудтайгаа холбогдоод багуудын танилцуулга одоо төслийн танилцуулга гэднийг бас олон нийтэд мэдээлэх тийм ажлууд эхэлнэ. Гэхдээ тэрийг бол яг шалгарсан багуудтай нарийн яриад явна гэсэн үг. Би бас нэг апдейт хөө сайн нэрээ Mobicom-тэй бид нар холбогдлоо нөө B brand-тэй хамтын ажиллагаа ярьж байгаа. Тэгээд B brand-ийн манай энэ шийдэл төслийн урлагийг маш их сонирхож байна. Тэгээд харилцаа холбооны чиглэлээр та хэд одоо төсөл бичиж байгаа бол Mobicom буюу B brand-тай бүр directly юм холбогдох бас боломжтой юм байна шүү. Тим төслүүдийг бид нар сонирхё гэдэг бас сая өсөлт бас гаргаж ин. Тэгээд энэ завшааны ашиглаад бас та хэд бас дамжуулчих. Тэгээд та хэд манай түрүүн Дэвийн хэлсэн бас Ари Питерийн хэлсэн шиг тийм ээ. Шилдэг 10 шалгаруул үнэхээр гоё. Гэхдээ та аль үжи ингээд төслийн санаатай болцсон төслөө санаагаа төсөл болохоо ойлгоцсон хүмүүс чинь тэрийг цаашаагаа өөрчлүүлээд тийм шийдэл төслийн уралдаанд оролцоогүй гоё өөрчлүүлэх боломж бий шүү гэдгийг сайн анхаараарай. Тийм шийдлээс өөр нөгөө нэг discussion-тэй холбоотой асуулт асуучих уу? Lecture discussion гэдэг. Тэр нөгөө 17 дахь дискшнд нь Facebook-ээр үзэж хамрагдсан болвол мэйл илгээсэн. Тэгээд тэрийг нь одоо нөгөө нэг хариу имэйл одоо бичсэн болов одоо ингээд нөгөө хамрагдлаа оноогоо авлаа гэдэг нь шүү дээ. За дискшны хариу имэйл бичигдээгүй байгаа. За өөр санал хүсэлтээ хэдүүлээ дараа өөр нөгөө инфогоор эсвэл санал хүсэлтээр дамжуулаад өгөх үү те. За одоо хэдүүлээ ерөөхдөө сургалтаа өндөрлөе доо. Одоо тэгээд бид хэд имэйл явуулах учраас багийн ахлагч нар имэйлээ сайн шалгаарай. За тэгээд сургалтандаа хамрагдсан та бүгд маш баярлалаа. Бүгдэнд амжилт хүсье. За баяртай. Баяртай. Баяртай.